Явцын үнэлгээнд сурагчид өөрсдөө суралцах үедээ хариуцлага хүлээх бүтцийг үүсгэдэг. Энэ нь багшаас ангийг олон янзаар зохион байгуулахыг шаарддаг. Сурагчдад өөрсдийн суралцах төлөвлөгөөгөө өөрсдөө хийх эрх олгож, энэ нь эрсдэл агуулж ангийг унгааж магадгүй. Эдгээр туршлагуудыг танихан сурагчдад насан туршийн боловсрол зориулан шаардлагатай бүхнийг өгөхөд чухал ач холбогдолтой. Явцын үнэлгээнд дараах ерөнхий бүтцтэй. Сурагчдтай хамтран тэдний суралцах зорилтыг тодорхойлох, харилцан зөвшөөрөлцлөөр амжилтын шалгуурыг шийдэх, мөн тэдэнтэй суралцах орчин дизайн хийж багаар болон бусадтайгаа хамт ажиллахыг дэмжих, хүүхдүүдэд ангиас гадуурх нөөцийг ашиглах боломж өгч, санал хүсэлтээр суралцахыг сайжруулна. Санал хүсэлт нь хүүхдээс хүүхдэд, эсвэл хүүхдээс багшид байж болно. Үүнийг хийх гэж байгаа багш нар өөрсдийгөө дахин нээх хэрэгтэй гэдгийг зөвлөх нь зүйтэй. Зарим багш нар үүнийг шууд хүлээж авдаг, уур хүрэгдэг, сайн гэж боддог, заах аргын дотоод итгэл үнэмшилд нөлөөлдөг, тэгээд маш хурдан хүлээж авдаг. Зарим нь ангид хэрхэн ард нь гарах замаа олчихсон байдаг. Шинэ багшийн санааг зовоодог нэгдэх зүйл бол хэрхэн ангийн ард нь гарах вэ гэдэг асуудал. Тэд ард нь гарах, ажиллах аргаа тохируулсан бол түүнийгээ алдах ёстой гэдгээс эсвэл сурагчдтайгаа өөр хэлбэрээр харьцахын тулд алдаж байгаа мэт харагдахаас маш айдаг. Энэ бол нээлт хийх аялал. Гэхдээ энэ бол аз туршилтгүй, айдасгүй аялал биш. Энэ аз туршилт айдастай хүчээ үзэлцэж явцын үнэлгээг сонгон авсан сургууль бол Hertfordshire-ийн Two Waters баг сургууль юм. Julia Turner багш 6 дугаар ангид гэрлийн тухай дахин сэргээх хичээл орж байна. Энэ анги янз бүрийн төвшний хүүхдүүдтэй 16% бага үндэснээс гаралтай. Өнөөдөр Julia багштай хичээлийг эргэн хянах үнэлгээний зохицуулагч бол Marzia Panjo. Хүүхдүүд энэ сэдвийг хамгийн сүүлд хэзээ үзсэн бэ? Өнгөрсөн жил 5 дугаар ангид гэрэл сүдрийн талаар үзсэн. Сурагчид энэ бүтэн хичээлээр тэднээс юу хүлээгдэж байгааг мэдэх маш чухал. Түүгээр юу сурчсан байгаа, юу сурсан байх ёстой, хаана хүртэл сурч чадхаа мэдэж авна. Үүнийг уншихад энэ сэдвийг дуусгахад бид юу хүлээж байгаагаа мэдэж авна. Энэ хэдэн хичээлийн дараа бид бүгдээрээ энд байна болж байна уу? Өнөөдрийн хичээлийн суралцах зорилт нь хүүхдүүдээс хүсэж байгаа зүйлийг тодтогч өгдөг. Ихэнх нь хүүхдүүдийн үтсэн юм байгаач бүр наривчлан харах нь тэдэнд хэрэгтэй гэж бодсон. Гэрэл нүдэнд ойсноор юмс харагдаж байгааг таньдаг болох ёстой. Та амжилтын шалгуурыг гаргаж ирсэн ч гэсэн хүүхдүүдийг нэг хэсэг болгон оролцуулж байна. Гэрэл толин тусаад нүдрөө тусч тэгээд буцаад ойно. Сайн байна. 6 дугаар ангид бид чиний бүх санааг оюуны зургалд буулган заа юу. Жулия хүүхдүүд гэрлийн талаар юу сурах ёстой вэ гэдэгт оюуны зургалыг ашиглаж байна. За юу ярьцгааж байсан бэ? Сонсоцгой Джессика. Гэрэл ямар нэг зүйл дээр тусгаараа тэрийг нэвтэлдэггүй, тэр юмны нөгөө талд нь сүүдэр гаргадаг. Сайн байна. Тэгэхээр сүүдэр гарсан байна. Оюуны зургал хийснээр хүүхдүүдийг юу сурах гэж байгаа вэ гэдгээ тодорхойлоход оролцууллаа. Хүүхдүүд бид багаар ажиллаж байгаа. Би тэр багийн нэг гишүүн. Би зөвхөн гаднаас нь тэдэнд юу хийхийг нь хэлж өгөгч биш гэж ойлгох нь их чухлаа. Мөн энэ нь та тэднээс тухайн өдөр энэ дээр л төвлөрөх хэрэгтэй гэдгийг ойлгуулах боломж болно. Тийм ээ. За, оюуны зургалаа ашиглаад өнөөдрийн хичээлдээ оръё. Бид нарын өнөөдрийн суралцах зорилт маань би гэрэл өөр үсгүүрээс яаж яваад нүд рүү яаж орж, замд нь юм байх юм бол юу болдог тухай тайлбарлаж чаддаг болно. Том зорилт байна те. Гэхдээ бид нар өнөөдрийн хичээл бүгдийг нь үзнэ. Бидний амжилтын шалгуур. Та нар яаж чаддаг болох вэ гэхээр суралцах зорилт нь өнөөдрийн хичээлээр тэднээс юу хүсэж байгааг тодтогч өгдөг. Эдгээр нь та нар хэр сурснаа хэмжих, дараа нь би сурсан. Би баргал сурсан. Би илүү ажиллах хэрэгтэй байна гэж хэлэхэд хэрэг болно. Эдгээр үйл ажиллагааг хэрхэн хийхээ шийдээрэй. Үндсэндээ та сурагчдтай оюуны зурглал хийж тэд юу хийх ёстой, ямар нөөц хэрэглэгдэх хүн хэрэгтэй, хаанаас тэр хэрэглэгдэх хүнийг олж болох тодорхой болгохын тулд дахиад нэг удаа амжилтын шалгуурыг сануулж байна. Сүүдэр яаж үүсч байгаа вэ? Материалаа өөрсдөө сонгоод яаж хийхээ өөрсдөө шийдээрэй. Тэр асуултад хариулт гаргацгаая. Аль ч хичээл дээр хүүхдүүдэд ямар нэг зүйл хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой. Ширээн дээр байгаа зүйлийг л ашиглах ёстой гэсэн үг биш.
Юмыг олон янзаар бодож. Юмыг олон янзаар бодож нэг санааг дэлгэрүүлэх замаар багш сурагчдад хэрхэн илүү хүчтэй байх, илүү ихийг сурах, шинийг мэдхийг үзүүлдэг. Энэ нь сурагчид ярих, хариулах, өөрийгөө сонсгох, хийж гүйцэтгэх, тоглох, турших гэх мэтээр тэднийг оролцуулдаг. Хэрэв тэд зүгээр л нэгийг нээнд суугаад урдаа зогсож байгаа хүнээ анхаарад байвал ихэнх нь хүнд сайхан харагдаж магадгүй ч надад бол зүгээр л сулан муу сургалтын орчныг л илэрхийлж байна. Судалгаанаас үзэхэд заах хэв маягтай дундаж ангид 7-8 сурагч хичээлд оролцож, үлдсэн бусд нь ард нь суудаг, асуудлаас хол байдаг. Тэднээс юм асуухад хариулахдаа ичдэг. Эсвэл буруу хариулт өгч багш тэрэнд нь яахаа мэдэхгүй болж, эсвэл багшийн биеийн хөдлөл хүүхдийг тэнэг буруу хийсэн гэж харуулдаг. Тиймд хэрвээ багш тэгвэл маш олон дурамжхан сурагчтай байх болно. Энэ сургуульд хүүхдүүдийг суралцахуудаа тэднийг идэвхтэй холбож өгдөг учраас суралцах явцад ямар ч дурамжхан байдал үүсдэггүй. Сурагчид маш сайхан багаар ажиллаж байна. Ийм үед тань дундуур нь явж тэдний хэрхэн суралцж байгааг шалгах, цааш нэг алхам илүү төвшөнд очих цаг өгч байна. Та тэдэнтэй мэдлэг хуваах шатнаас тэднийг өөрсдөө олж авдаг дараагийн алхамд очисон байна. Тэднийг заавал ойроос хараад заагаад байх шаардлагагүй. Хол зогсоод тэдний юу хийх ёстой, хооронд хавцалдаг ажиглаад сонсоод байж байдаг. Тэдний хэрхэн хосоор ажиллаж байгааг харах их сонирхолтой байна. Хичээлийн жилийн төгсгөлд орж эхлээд 6 дугаар ангид ороод шууд ийм сайхан багаараа ажиллаж байна. Тэд хичээлийн энэ хэсгээ дуусгаад буцаад газар сууцгааж байна. Энийг жаахан тайлбарлаач. Тэд нарыг буцааж газар суулгаж тэднэр юу хийснийг дахин эргэн харуулах, юу сурсныг нь ойлгомжтой болгуулах, суралцах зорилтыг эргэн харуулах, хичээл дуусгаас өмнө юу хийх ёстойг мэдүүлэхийг зорддог. Энэ нь зүгээр л эргэн хянах, сайжруулах, ангилах нэг арга зүй юм. Тэд хичээлийн дараагийн хэсэгт юу хийх ёстойгоо таньж мэднэ. Хамтрагчтайгаа үүний талаар хэлэлцээрээ. Түүний талаар бас юу болох талаар олоорой. Тэгээд бүгдийг нэгтгээд дор дороо хааны сонин хийгээрээ. Тэднээс хамтрагчтайгаа ярилцаад юу хийсэн, юу хийгээгүйгээ ойлгомжтой болгоорой гэсэн чинь их таалагдж байна. Энэ нь тэдний суралцахыг сайжруулж, тэд аль хэсгийг сурснаа өөрсдөө олж чадна. Сурагчид өөрсдийн олсон мэдээлэлээ ханын сонин хэлбэрээр илтгэх, ямар мэдээлэл оруулсан байх ёстой, ханын сонин ямар харагдах ёстойг хэлцэж байна. Өнгийн үгүүд, гой зураг, сонирхолтой өгөөд хэрэглэнэ. Тийм сонирхолтой өгөөд. Энэ зургууд юу гэдгийг бүгдийг нь тайлбарлахад тэднийг илтгэлээ хэрхэн хийж мэдээлэлээ ярихыг даалгасан чинь их сонирхолтой байна. Энэ хүүхдүүдээс гарсан би тэдэнд эцсийн бүтээгдэхүүн юу хүсэж байгаа, юу хармаар байгаагаа хэлсэн. Гэхдээ тэд хэрхэн тэр бүтээгдэхүүнд хүрэхээ хэлэх нь чухал. Тэдний бодсон нь ил гарч, тэд хүснээрээ номын сан явж, компьютер хэрэглэж, юу хайснаа олж, өөрсдийн хүссэн суралц гаргаас сонгож чадна. Тэд хэрхэн хийхээ ярьж байгаа цагт үүний талаар бодож, сэтгэж байна гэсэн үг ээ. Яг үнэн. Тэднийг сурах гэж хүчлэхийн оронд тэд өөрсдөө гарцыг олж байна. Тэднийг гараад явхад танд ямар санагддаг вэ? Би тэдэнд итгэдэг. Тэдэнд итгэдгийг минь тэд бас мэднэ. Бид ангидаа биедээ хүндэтгэл олж авсан. Таны тэдэнд итгэдэг чинь маш ил харагдаж байна. Мөн тэд ч танд хэрхэн үздэхээ мэдж байна. Луис Глови хоёрч очоод юу хийх ёстойгоо мэдж байгааг харах сайхан байна. Энэ бид тэднийг хэрхэн сургуульдаа өсгөн хүмүүжүүлж байгааг харуулж байна. Зөндөө хугацаа зарцуулж номын сан хэрхэн хэрэглэх, номын санд хэрхэн бие авч явах, тэднээс юу хүсэж байгаа зэргийг заасан. Үүнийг авъя. Зарим хүмүүс үүний талаар юм бичиж магадгүй. Үүнийг ч бас авъя. Мэдээлэл харилцааны технологийн өрөө их хэрэглүүлдэг. Анхаа хүүхдүүд хүсснээрээ хэрэгэлдэг. Дилан ямар сайт руу орохоо маш сайн мэдэж байна. Шарлоттай эхлээд ямар сайт руу орох ёстойг зөвшөлдсөн байсан. Тэд давтлагын сайт ашигладаг. Суралцагч гэж хэлдэг. Тийм 6 дугаар ангид ихэнхдээ давтлагын сайт хэрэгэлдэг. Сургуулиас гадуурч хэрэглэхийг дэмждэг. Мэдээлэл харилцааны технологийн өрөөнд
Нар нүдрүү чинь тусч биед нүдэн чинь ойдог. Заавал гэрэлтэх албагүй. Ангид байгаа сурагчид ч гэсэн хамтдаа юм ярилцаж бие биедээ тусалж дэмжиж байна. Анги нийтээрээ бие биенээ маш сайн сонсож бие биенийхээ санааг хүндэтгэж байгаа нь их таалагдж байна. Тэднийг 2 дугаар ангид байхад тэдэнд үүмэлхээс өмнө болох хэрэгтэй, хамтрагчаа сонсох хэрэгтэй гэж хэлж байсныг чинь санаж байна. Байгалийн ухааны боловсролдох концепт. Байгалийн ухааны боловсролдох концепцийн ойлголтын судалгааг би маш сайн мэддэг. Сүүлийн 20 жилийн судалгаагаар сурагчид тодорхойлолт томьёогоор гаргахгүйц дүүрэн шин санаа агуулж байдаг ба түүнийг нь юу гэдгийг асуухад бүгд сонин зүйл гаргаж ирдэг нь харагдсан. Суралцах туршлагын бат бөх байдлаас авч үзэхэд бусад сурагчдаар үнэлүүлэх баг ажиллах нь багшаас хүүхэд рүү байснаас хамаагүй хүнд. Сурагчид бие биенээ хүндэтгэхийг заалгасан бөгөөд дэмжлэг байвал энэ л баттай үр дүнтэй суралцагч юм. Мохаммедийг гарч ирэхийг хүсэж байна. Хамгийн урд байгаа болохоор амархан. Надад байгалийн болон хиймэл гэрлийн үүсвэр байна. Энэ хичээлийн төгсгөлд бүгдийг нь авчраад Мохаммед Жоди хоёрыг сонгож хийсэн ажлыг нь үзүүлсэн. Бусдад нь сайн хийсэн зүйлийг үзүүлэх чухал учраас гэрэл биетийг ойлгоод нүд рүү авчирдаг. Тийм учраас харанхуйд харж чаддаггүй. Яагаад гэвэл нүд рүү ойлгох гэрэл байхгүй учраас. Заавал сайн хийснийг нь үзүүлэх албагүй. Зүгээр л энгийн зүйл байсан ч бусдын юу хийснийг нь харах нь дараагийн ээлжинд санаагаа дэлгэрүүлэхэд хэрэг болдог. Тиймд маш чухал. Хэрэв та нарыг гэрлийн тохиогоо өргөөрэй гэвэл өнөөдрийн хичээлийг дүгнэхийн тулд гэрлийн тохио ашиглаж байна. Хэн сурч, хэн сураагүй байна гэдгийг ойлгомжтой харахад энэ дахиад л чухал. Өнөөдөр өөрийгөө хэр ажилласан гэж бодож байна. Картуудаа өргөөд харуулаарай. Хүүхдүүд бие биенээсээ сурах зүйл их байсан учраас зөндөөх ногоон өргөж байна. Гэхдээ нэг шар гарсан учраас та Жозефийг сонгож тайлбарлуулж байна. Ихэнх нь ногоон өргөсөн байна. Та Жо шар өргөснийг харлаа. Чи яагаад ногоон өргөөгүйгээ бидэнд тайлбарлаач. Ногоон болоход юу хэрэгтэй гэж бодож байна? Яагаад толинд ойдгийг л ерөөсөө ойлгохгүй байна. Чи ойлтын хэсэг дээр жаахан итгэлгүй байгаа юм байна, тийм үү? Өнөөдөр бид ойлтын тал дээр төвлөрөх байсан уу? Би хичээлийн үеэр түүнтэй ярьсан. Түүний даалгаврыг хийснийг би мэдэж байсан. Тэр хэрэгтэй бүх зүйлийг ойлгож авсан. Тийм учраас түүнийг асууж ойлгож байгааг нь харахыг хүссэн. Тэгээд тэр нэг алхам төрүүлээд явчихсан. Тэгээд шар байсныг мэдсэн. Чи шарыг өргөсөн байна. Чи биднээс нэг алхам төрүүлээд явж байна. Бид нар түүний талаар дараагийн хичээлд үзнэ. Жо сайн байна. Тэр бусад сурагчдын дунд ганцаараа шар байхдаа өөртөө итгэлтэй байна. Түүнийг нь чи ногоон байна гэж хэлж өгч суралцах зорилт руу эргэн харж тэр ногоон гэдгээ баттгаж шар байгаа нь дараагийн алхам гэдгийг хэлсэн чинь их аятайхан байна. Маш сайн аргаар ажилласан байна. Түүний шарыг ногоон болгож өөрчлөлөө. Бүгдээрээ маш сайн байлаа. Өнөөдрийн хичээлд маш сайн оролцсонд баярлалаа. Дараагийн хичээлд бид ойлтын талаар үзнэ. Бүгдээрээ маш сайн байлаа. Өнөөдөр маш сайн суралцгаалаа. Сайн байна. Баяр хүргэе.